Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгодог доктор Котоко байна. За өнөөдрийн ярилцах сэдэв маань маш олон хүмүүст тохиолддог артерийн даралтыг зөв хэмжих байрал дарааллын талаар та бүхэндээ 8 санамжийг хүргье. За нэгдүгээр та гаднаас орж ирээд юм уу ямар нэгэн байдлаар даралтаа үзэхээс өмнө заавал сайхан 5 минут хоолох хэрэгтэй. За хоёрдугаарт давсгаас сулсан байх хэрэгтэй. За гуравдугаар гэх юм бол сандлынхаа туршлагыг сайхан наалж суух хэрэгтэй. За дөрөвдүгээр толгой дээр хөлөө улаар нь тавих. За тавдугаар толгой дээр хөлийг ачихгүй суух хэрэгтэй. За зургадугаарт артерийн даралт хэмжих даралтны аппарата зүрхний харалтаа байрлуулах хэрэгтэй. За 7-дугаарт нь болох дээр манжет байрлуулж байгаа хэсэг маань болж өгвөл нүцгэн гарн дээр үзэх хэрэгтэй. Хувцаа тайлах буюу ханцуугаар хойш нь шуусан байх хэрэгтэй. Буруу хэмжигдэхэд эзэлтэй гэсэн үг. За мөн дараагийн хамгийн чухал зүйл маань гэх юм бол ярьж болохгүй. Тийм даралтаа хэмжих үедээ ярьж болохгүй. За эдгээр 8 зүйлийг та мөрдөөд артерийн даралтаа өдөр тутам хэмжиж их байх юм бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөсөө зөвлөгөө аваарай.